За сайн мэцгэн манайхан өнөөдрийн бүтэн сайн 6 цаг болж байна оройны. Би ажлаа тарж очирчээд сууж байна. Ямар хоол хийж идвэ гэж гайхал байж байна. Одоо бол та дээр минь сонь сайхан юу байна? Энэ 7 хоногт чи өнгөрсөн бэ? Юу хийсэн бэ? Миний хувьд би энэ 7 хоногт юу лээ? Төгсөлтийн дипломын бичлэгийг хийчээд тэр чинь нэгтгэсэн тий. Тэгээ нэгтгэхэд хийчээд хоёр дахьад бас нэг жоохон битсэн. Тэрнээс хойш тэгэл 7 хоногийг бол йога хийгээл гэрээ цэвэрлээл юм баглал энэ 7 хоног шонгоо бороо орсон болохоор нэг гадагшаа гараагүй. Хагасан бүтэн санд ажиллаа. Маргааш нэгд өдөр нартай өдөр байх юм лээ. Баг зэрэг үйлэрхэг. Тэгээд дулаахан ямар ч бороо байхгүй. Тэгээд маргааш би зураг авах гэж байгаа. Төгсөлтийн зургийг авах гэж байгаа. Тэгээд одоо унтахаасаа өмнө хувцас бэлдээд, гутлаа бэлдээд тэгээд 10:30-аас өглөөний 10:30-аас уулзахаар тохирсон. Тэгээд нэг 2 цагийн дотор дуусгах хэрэгтэй яадаг бол манай найз бас ажилтай. Тэгээд надад цаг гаргаж байгаа. Айгуу баяртай байгаа. Тиймэрхүүл байна да. Өнөөдөр орой юу хийдэг вэ? Бүр амар залхуу юм. Шивгаа өргөчөнд байгаа. Шивгаагаа зүсэж идэнэ. Би энийг нэрээ дуусгах гэж байгаа. Сүүлийн анги мэдчих юм биш үү? Дуусгах ч бод. Mr. Sunshine гэдэг. За саяын кино бүр амар өргөлтөд дуслаа. Би амар их үйлсэн. Айгуу гол дүрийн залуу нь үхээд дуслаа. За манайхан би одоо унтлаа. Тэгээд маргааш өглөө уулзтлаа. Түр баяртай. Манайхан би бэлэн болчихлоо. Нүдний доотлыг харж байгаа хавтцсан байна. Тэгээд уул нь хөтөнжин тавьсан тэгсэн данж. Арай гайг болсон. Энэс амар байсан. Өглөө бүсээр яах вэ гээл байж юм. Яаж хуваах вэ гээл. Зя бүсээ яаж хуваана юм гэж би голоор нь хуваамаар санагдаад багч юм гээд ингэж жоохон хэлбэр муулан дээ. Надад захгүй юм уу? Ямар гэж юм бэ? Зогч юм уу? Дэжж юм уу? За хаваад гэрээ хаваад үзье.
Энэ маань зүгээр юм. Энэ зүгээр юм тий. Одоо авч явах зүйлсүүдээ энд хийчи. Скит огтл. Очоод солино. Тэгээд гарын тос гараар утгагч шил төвөрч хэрэгтэй лээ. Пудр авчи, тал авчи. Яагаад гэвэл юу юм? Шил зүгэх нөгөө хамарны энд юу орчдөг шүү. Шилний хэлбэр орчдөг. Тийм болохоор пудрээрээ зураг хаасан юм янзлна. Лом хэрэгтэй, малхан хэрэгтэй. Энэ хоёрыг амар мартчих шүү. Багтах нөө. За гарцгаая. Би сургуулийн хажууд ирчлээ. Юун дээр нь уулзсан цагтай байлхаар толцсон. Гадаа өнөөдөр амар сайхан байна. Дулаахан нартай. Халуун байна. Зөвхөн өнөөдөр нартай. Тэгээд маргаашаас эхлээд дахиад бороо орох юм байна лээ. Өнөөдөр би гэртээ унжин юу ихээ сайн мэдэхгүй байна. Төлөвлөхгүй л бай. Зүгээр л айсараа явъя. Сургууль маань энд байна. Би зөвхөн энд зураг авах гэж ирж байгаа. Тэрнээс бол ийш тийшээ гадуур нэг их явахгүй байгаа шүү хүмүүсээ. Гэртээ байгаа. Бүх юм хэвэндээ ороогүй байгаа. Тэгээд яг уу карантин дуусаад гарч орж болж байгаа. Гэхдээ гадуур явахдаа 2 метрийн зайгаа бариад би ч ажил дээр манай ажил дээр нөгөө кассан дээр ингээ хаалт тавьсан. Цагтаа барилга дээр ирлээ. Тэг би сүүдэрч сууж хүлээнэ. Би хаана авах вэ гэдэг бодож сууж байгаа. Инний урд. Зогсоод тэгээд тэр хавьд бас зогсоод тэгээ үзье да. Би зураг нь позлохтай амар юм уу? Тэгээд ямар поз авах юм гэдэггүй. Ямар ч гэсэн диплома бариад тэгээд юм аяг нь олох юм. That's a video. Congratulations, Zaya. It's hot. 3, 2, 1. From right to left, right? Yay! Woohoo! Okay. Oh, got it! Өглөөний минь. За өчигдөр би зураг авахулчаад завгүй болоод тэгээд ерөөсөө бичиж чадаагүй. Сая өглөө босчоод бичих гэж байна. Тэгээд өнөөдөр одоо авахулсан зургнуудаа харъя. Зэ манайхан би зураг эвлүүлчлээ. Зургнуудаа янзлсан. Тэгээд Instagram дээр тавьчихлаа, Facebook дээр тавьчихлаа. Сүүлийн 3 хоногийн блогийг үзсэн та хэдтэй маш их баярлалаа.